За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Юуны өмнө баяр наадмын мэндийг дэвшүүлье. Тэгээд хонгор нутгийнхандаа бас баяр хүргэе. Ер нь одоо уг нь бас ярдгал байсан өвөгийн маань нутаг Баян хонгор аймаг, Эмээгийн нутаг Говьалтай гэдэг одоо энэ хоёр аймаг бол одоо манай гарлын ийм хоёр аймаг байгаа. За тэгээд тэр үедээ нэг бүхэн барилдаанд дуусан гут манай хамаатангууд бас над руу залгаж байна. За энэ жилийн наадмаар одоо Баян хонгорын бүх төрүүллээ гэдэг. Тэгээд одоо энэ чимээгийн сонсоод яг уу би одоо ингээд Баян хонгорын бүх төрүүлэнгүүт нь Баян хонгор талдаа орж байгаа юм биш. Ер нь бол одоо Өвөө Эмээгийн нутаг бол Баян хонгор Говьалтай гэдгээ. Тэгээд ер нь яг юу ярих гээд байна гэхээр энэ Монгол наадам гэдэг бол бүгд монголчуудын наадам тийм ээ. Ер нь одоо бас нэг том арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол нэг хүний хувьд ч байг, нэг баг хамт олонны хувьд ч байг алдаа гарахгүй юм гэж бол байхгүй тийм ээ. Гэхдээ яг хөө жил болгон болдог л наадам, жил болгон жижиг сажиг алдаанууд зөндөөл гарна. Тэгэхдээ бид бүхэн тэр алдааг нь уучлаад бүгдээ ингээд гоё сайхан дэнд хотоод л наадаад ингээд өнгөрүүл одоо бас их сайхан байдаг. За тэгээд одоо няднан өнгөрөх жил одоо ээжигээ аваад Монголын наадмыг очиж үзчихсэн. Тэгээд ээж маань одоо бүтэн 1 жил болж байна. Бас л Монголын наадмаар одоо ингээд сайхан шүү, тэгээд сайхан шүү гэдээ одоо дурсамжтай тэр нэг хэдхэн хоногийнхоо зөвлөг одоо бүтэн жил ингээд ярих яриатай хүнд одоо ингээд сонирн болгож ярьж байгаа нь одоо бас их хөөрхөн байдаг. За тэгээ ямар ч байсан одоо энэ жил хонгор нутгийнхан бол одоо үнэхээр сайхан нааджээ. За тэгээд Батмагна тийм ээ одоо улсын арслан болж байна. За тэгээд нядан очоод одоо бас нутгийн хүмүүсгээд цэргийн бүх жамбалд орж та бас ингээд зураг мургаа даруулж ирсэн. Тэгсэн тэр найз маань бас одоо энэ жил уяачдын наадам дээр төрүүлсэн юм байна. Яг л тэгэл уяачдын наадам дээр төрүүлж гал улсын наадамд төрүүлж болдго юм байгаа өстэй тийм ээ. За тэгээд бас азарганы уралдаанд Баян хонгорын азарга төрүүллээ гэсэн одоо иймэрхүү олон одоо хонгор нутагтай холбоотой сайхан чимээг бол дууллаа. Одоо нэг юмыг хэлэхэд түрүүн 2 хоног одоо энэ Бадарчгой өнөө нэг ардын жүжигчин билүү дээ шагнал авч ирсэн шүү дээ. Тэгээд одоо хонгор нутгийнхан гээд хонгор нутаг гээд бас нэг дуу явж ирсэн. Тэгээд би тэр дууг бас их сонирхоод сонсоод бас ийм дуу байдгийн бэ шүү л гээл тэгээд гэлс бодоод өнгөрцөн байхгүй юу. Тэгсэн чинь харин энэ хэдэн хоног яалтчгүй л одоо хонгор нутаг гэж дуу бол одоо их олноо түгээгдэж эхэлж байгаа юм байна. Тэгээ ямар ч байсан одоо баяр наадам гэдэг бол жил болгон байдаг. За тэгээд наадам өнгөрүүл намар ойрхон шүү гэдэг. За тэгээ бүгдэнд нь бас ажил амьдралын өөд эсрэг юус сансан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэж өрөөл. Тэгээ та бүхэн бүгдээрээ сайхан наадаарай, сайхан амраарай. Та бүхэндээ бас маш их баярлалаа. Бас ингээд зөвхөн одоо Монгол биш дэлхийн Монгол наадам болж байгаа шүү гэдгийг одоо бас та бүхэндээ ахинтай тодорхойлж ярив. За тэгээ та бүхэндээ баярлалаа.